Өчигдөр бас байнгын хорон дээрч сайд бас тэгж хариулаад ирсэн. Өнөөдөр ч бас 2-3 удаа энэ ковидын үед айгүй хэцүү болцсон байсан. Бараг сарын дараа одоо асуудал үүсэх байсан. Үгүй шүү. Ерөнхий сайд тэр үед одоогийн ерөнхий сайд юу улсын тэргүүн ерөнхий сайд хийж исэн. Та бас тэр үед бол юунд их хурал байгаагүй л дээ. Бид нар ажлаа хийж исэн шүү. Сайдаа. Тийм. Тэгээ бид нар тэр чинь хийж исэн. Тэгээд тэр наад гурилыг чинь бид нэр ямар ч байсан нэг хэд хэдэн одоо сар болох тэр урьдчилсан бэлтгэл ажлаа хангацсан байсан гэдгийг хэлье. Тэгээд ковидын үед нэг айхтар ангал руу унжсэн юм шиг дахин мэтээ дуртаад байгаараа гэдгийг бас танд хэлье. Хоёрдугаар зүгээр инквайри сайд би бас өчтөр очиж зүгээр чихэнд нь бас хэлсэн. Энэ гишүүд чинь зарим нь авах зүйлүүд яриад байхад нэг үгийн сандаа санал нэг байна гэдэг үгтэй болол та. Саналыг байна таны зөвшөөрөлтэй тэр одоо энийг тусгаад авъя энэ гэд. Ийм одоо та одоо надаас илүү туршлагатай парламент ч хүн энэ дээр одоо гэдэг энийг хүмүүсийн энэ хилцүүлэгч нь энийг чи сайжруулах гэж л явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг бас нэг зөв талуудын тусгаад авах хэрэгтэй. Би өчигдөр бас хэлсэн танд тий баярлалаа. Одоо сурж байгаа танд их маш их баярлалаа. Сайн суралцж чинь шүү. Тааж туршлагатай хүн л дээ тий. Тоглоом шохоо хийж байгаа бол эвгүй шүү тий. Зөв үлээж авах шүү дарга. Тэгээд дээрэс нь би танд анхааруулж хэлж байгаа. За энэ Европын холбоо таны жишээ аваад байгаа Японч гэдэг юм уу? Энэ ингээд тэр одоо нэг дэмжих салбараа ингээд маш олон жил дэмжиж явах эдийн засгийн хувьд л одоо үнэхээр боломжтой чадaltaй улсууд чинь нэг салбараа олон жил дэмждэг байхгүй. За байхгүй юу гэдэг хэрэгжилчлээ уучлаарай. Тэгэж дэмждэг. Гэтэл тэгээ манайх өөрөө ямар эдийн засагтай ямар төсөвтөө хичнээн жил алдагдaltaй төсөвтөө явж байгаа ус үлээ. Тэгээ хэдэн жил дэмжих ёстой юм бэ гэдгийг анхаараараа да. Дэмжинэ гэдэг дээр нь бол би эсрэг зүйл алгаа. Дэмжих ёстой. Өчигдөр ч гэсэн байнгын орон дээр энийг би 2-3 удаа танд хэлсэн. Тэгээ хамгийн гол нь хөлийн наан үнэтэй. Бид Монгол улс үнэтэй улс болж болохгүй шүү. Тэгээ хөлийн цаана хямдхан бүх юм хөлийн дотор үнэтэй. Хүнс бүгдөө Монгол дотор үнэтэй хөлийн цаана хямдхан одоо бензин дос одоо энэ цемент арматур бүгдөө Монголд үнэтэй хөлийн цаана хямдхан ийм байвал одоо бид тог цахилгаан ч үнэтэй. Тэгэх юм бол бид юугаар ч өрсөлдөж чадахгүй шүү. Ийм байж бол болохгүй. Зөв голдрогоор явж байгааг төрийн дэмжлэгээр одоо дэмжиж гин гэд энэ зөв явж байгаа салбарыг унагадаг шүү. Тэгээ цаана дараа нь дандаа төрийн дэмжлэг хүлээдэг. Хэрвээ төрийн дэмжлэг байхгүй бол наад хүмүүс чинь ерөөсөө ямар ч ажил ямар ч юм нь явахгүй болчих вэ гэж санаа зовж байгаа. Зөв голдрол руу оруулна гэж явж байгаа нь зөв байх л та. Гэхдээ таны жишээ авж байгаа та өчтөр Японыг авч илээ, тэгээ Европын холбоог авч илээ. Энэ улсууд чинь эдийн засгийн хувьд ямар чадвартай. Хаанаас мөнгө олж байгаа вүлээ? Энэ бүх зүйлийг анхаарах хэрэгтэй гэдгийг би бас өчтөр хэлсэн. Тэгээ өчтөр би тодорхой хариултуудаа авцсан л та. Гэхдээ би бол энэ гурилын үн ингэснээрээ хэд өсчих вэ гэж ингэшүүдийн бодгомжилж байгаа бол зөв шүү. Ингээд одоо намар их одоо энэ одоо бидний валют гэж одоо валютын нөөц үнэхээр хэцүү байгаа үед энэ бас том асуудал үүсчих үү дээ гэдгийг хүмүүс санаа зовж хэл. За үнэхээр энэ гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орн болгон ийм тарифын бодлогоор дотоод зах зээлийг хамгаалсан сөргөлтсөн ийм нөхцөл байдал үүсээд байна. За энэтэй холбоотойгоор манай гол экспортын түүхэд болсон нүүрс үндсэндээ $230 байсан нүүрс өнөөдөр $70 болж унжаа шүү дээ. Харин үйлдвэрлэлтэй тулдаа бид боловсруулах чадахтай тулдаа ноолурууд үндэсний үйлдвэрүүд нь аваад энд онцлон тэмдэглэмээр их хурлын даргын дэмжлэгтэйгээр сая Монгол банкнаас өрийн бичиг гаргаж үйлдвэрүүдэд ноолур худалдан авалтыг дэмжих юм том шийдвэр гарч байгаа. Энэтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд маань энэ дотоодоос ноолур авах үнийг доктортой хангах бодлого аваа явчихна. Гол зах зээл болсон урд төрш маань өөрөө 130 за бараг 200% галийн худалдааны татварт орчихсон. Гол зах зээл дээр.
Тэгээд урд төрш маань идэвхжил сул дотоодоос худалдан авалт үндсэндээ байхгүй байна. Өдөд бужигж яадаг шүү дээ, байхгүй байна. Ноолуурын гол угаасан ноолуурын самсан ноолуурын гол зах зээл бол Европын зах зээл. 30% нь дотооддоо эзэн бүтээгдэхүүн хийж байна. Үлдсэн 70% нь угаагаад самнаад экспорт нь гаргана. Экспортын гол зах зээл Европ холбоо. Үүн дотроо Итали улс. Гол одоо текстилийн гол салбар, гол брэндүүд тэнд төвлөрж байгаа. Тэнд Монгол ноолуурыг бусад одоо олон төрлийн холц болон дангаар нь янз бүрийн даавуу нэхмэл ярмэл сүлжмлээ хийж байгаа. За мөн Англи улсад нэлийн хэмжээнд авч байна, Франц улсад авч байна. За сүүлийн Японы зах зээл, Солонгосын зах зээл их идэвхжэлтэй байна. За Америкууд ноолуурын салбарын маш том хэрэглэгч. Үндсэндээ Хятадын зах зээлийн хамгийн том хэрэглээ бол Америкийн зах зээл байдаг. Энэ зах зээл өөрөө тарифын одоо хязгаарлалт зохицуултанд орсон тул хэрвээ бид энэ үйлдвэрээ өргөтгөх энэ бодлогыг хийж амжаагүй байсан бол манай ноолуур маш хүчтэй худалдааг амсах юм байна. Нэгэн дотоодын үйлдвэрлэгүй юм чинь тэгээд гол нийлүүлдэг үйлдвэрлэл нь хязгаарлалтанд орохоор үүн бол нэг 50-60 мянгаас итэхгүй байх хэмжээнд унахаар байсан. Тэгэхээр Монгол улс шууд түүхийн ноолуурыг Хятад өгөөд Хятадууд боловсруулалт хийгээд Европ руу гаргадаг байсан бол одоо бид дотооддоо 100% боловсруулалтаа хийгээд 100% угаад самнаад экспорт нь гаргах ийм үйлдвэрлэлийн чадварыг бүрдүүлсэн. Буюу үйлдвэрүүд технологи, техникийн хөгжлийн чадлыг нэмж чадсан. Ийм болохоор үнийг доктортой барьж чадж байгаа. Үүнтэй адилхан гурилын үйлдвэрүүдэд барьж чадж газар тариалангаа энэ хүнсний хосол бодлогоор сэргээсэн тулдаа бид гурил үнийхээ доктортой байдлыг хангаж чадж байгаа. Тэгээд энд юу хэлээд байна гэвэл үндэсний үйлдвэртэй байна гэдэг маань өөрөө доктортой байдал, эрсдлийг даван туулах, нөгөө үндэсний сөрөн тесрүүлэг чадах гэдэг маань өөрөө л яг энэ. Үйлдвэрлэдэг, ургуулдаг, тарьдаг, бүтээдэг улс орн бол аль болох энэ хямралыг багаар даван туулна. Тэжээл мөн адилхан тарилтан дээр бид нар одоо тэжээлийн тармилыг эрс нэмэгдүүлнэ. Газар тариалангаа 200 мянган гагаар нэмнэ. Энэ нь өөрөө бидний нөгөө махны экспорт. Нүүдлийн мадачгууга ганцуудын бэрхшээлээс даван гарахад тэр чадварыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд л тэжээлийн тармилууд болон тариалтын талбайг нэмж байгаа. За мөн экспортын зах зээлийн бас нээж өгөх ажлыг хийж байгаа. Тэгэхээр янз одоо алт ихэд өнөөдөр 3500 болоод дээд рекордоо хийж байна. Хүнсэн дээр дэлхийн улс орн болон хүнсний өсөлт явж байна. За бусад аж үйлдвэрлэл олон төрлийн бараа бүгд унж байгаа. Ийм янз янзын байдал гарч байна. Улс орн болгон хүнсэн дээрээ л онцгой анхаарч байна. Ерөөсө хүнсний нөөцөө бүрдүүлэхдээ анхаарал, хүнсээ тарифаар хамгаалал, энэ лугаа одоо бүр нийтээр